Өнгөрсөн Бямбгарагт Америк нэгдсэн улс болон Израилийн хамтарсан томоохон байлдааны ажиллагаа Иран улсад аль биесээр эхлээд байгаа. Тэгвэл яг одоо бид ойролт орнуудад өрнөж байгаа энэ хүү хурцадмал бөгөөд халуухан нөхцөл байдалтай холбоотойгоор яг одоо студид шинжилгээ ухааны технологийн их сургуулийн багш доктор Инхбат Эрхэмтэй ярилцгаж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд. За тэгэхээр хүмүүс сайхан бас одоо хэдхэн хоногийн өмнө бол намралтын өдрүүдээр ялангуяа нэлээд томоохон асуудал дэлхийд даяар дэгдлээ. Гэхдээ нөгөө талаар бас дэлхийд энэ бас бэлэнж байсан гэж хийж болохоор байсан. Ягаад гэвэл Америк бол маш их удаан анхааруулсан шүү дээ тий. За бид бол заашгүй харах хэмжээ авна. Цөмийн зэвсгээ бол зогсоох хэрэгтэй. Одоо энэ бүтээх үйл явцыг гэдэг. Тэгээ энэ бүхнээс ингээд ер нь харахад та энийг яг ер нь том зургаар нь яг юу гэж бид ер нь энийг ойлгох хэрэгтэй. Яагаад Америк нэгдсэн улс одоо ийм нэн даруй одоо заашгүй шаардлага үүднээс энэ байлдааны ажиллагаа хийсэн үү эсвэл энэ цаана өөр шалтгаан байна. За ер нь аливаа хоёр орон одоо юу гэдэг дайнд мөргөлдөөнд хүрж байгаа нь бол одоо юу гэдэг эцсийн одоо ойлголцолд одоо хүрэхгүй байгааг нь л одоо хамгийн эцсийн шаталтаа тийм үү. Өөрөөр хэлбэл яриа хэлцээрээр одоо асуудлыг шийдэх гээд ингээ болохгүй учраас бол асуудлыг хүчээр шийдэх гэж бол ингэж оролдож байгааг нэг юм илрэл. За Иран болоод Америк нэгдсэн улс хоорондын энэ сөргөлдөөн бол бас их олон жилийн түүхтэй. За 1979 онд бол Иранд лалын хувьсгал бол ялсан. За ингээд лалын хувьсгал ялснаар Иранд одоо шинэ дэглэм бий болсон. Өөрөөр хэлбэл исламын бүгд найрамдах Иран улс бол одоо байгуулагдсан. За энэ исламын бүгд найрамдах Иран улсын гол үндсэн одоо бодлого гадаад чиглэлийн нэг зүйл нь бол ойролт орнодод байгаа одоо Израилийн төр тусыг газрын хөрснөөс харж байгаа. Тий. За мөн одоо Иран бол одоо шийтийн урсгалыг одоо манлайлагч төдийгүй шийтийн урсгалыг ивэнтгэж ийм орон. За энэ хүрээндээ бол одоо Палестины Хамас, Ливаны Хизбаллах, за Йеменийн Хусейсүст гэдэг олон одоо террорист бүлэглүүдийг голтон санхүүжүүлдэг. Эдгээрийн ард одоо гол дэмжлэг үзүүлдэг ийм орон. За Америкийн нэгдсэн улсын ойролт орнодтой одоо гол холбоотон болох Израилийн одоо нөхцөл байдал бол хэрвээ Израиль улс одоо оршин тогтны аюулгүй байдлаа одоо сахин хамгаалын цаашид одоо Израилийн төрт улс одоо энэ бус нутагт оршин тогтнохоор болох юм бол одоо энэ террорист бүлэглүүдийг устгахаас өөр арга болох байхгүй. За тэгээ олон жил энэ бүлэглүүдтэй бол одоо тэмцэл өрнүүлж байна. За ингээд энэ тэмцлийг одоо юу гэдэг ялтанд хүрэхэд бол энэ бүлэглүүдийн ард байгаа засгийн газрууд төрт улсуудтай одоо тэмцэх нь зүйтэй байна гэсэн ийм бодлого төлөвлөгөө бол одоо Израиль улс одоо хэрэгжүүлдэг. За энийг бол Израилийн одоо гол холбоотон болох Америк нэгдсэн улс бол одоо дэмждэг. За энэ үүднээсээ бол одоо Ливан, Ирак, Сирь, Иран одоо замун Африкийн зарим орнуудад байгаа одоо энэ террорист бүлэглүүдийг одоо араас нь дэмжиж байгаа энэ засгийн газруудыг одоо ээлж дараалан унгаах энэ дэглэмүүдийг солих энэ одоо тэмцлийг бол одоо өрнүүлж байгаа. Тэгээд энэ том зургаар нь харах юм бол одоогийн Иранд өрнөж байгаа энэ асуудал бол ер нь бол энэ хүрээнд л явж байгаа юм асуудал. Нэг талаас бас олон улсын хэвлэл мэдээллүүдийг яг олон талтай байр суурьуудыг бол мэдээж харуулж тэнцвэртэй байдлаар бас хүргэхийг хичээж байгаа. Тэгээ энэ бүхнээс ингээ харахад бас их сонирхолтой өнцгүүд ажиглаж байна л одоо жишээ нь тухайлбал яг Иран хүмүүс Иран иргэд одоо буцаад одоо хүчний Перс эртний Перс одоо улс шүү дээ. Тэгэхээр бас эрх чөлөөндөө хүрэх алхамд ойртлооч гэдэг юм уу дэглэм солигдохоор боллоо гэх мэтчлээ ингээд маш олон сонирхолтой юм явж байгаа. Нөгөө талдаа бас Америкийн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 7 минутын илтгэл дээр дурдгдсан чухал хэдэн бас өнцгүүд байсан. Тэрний нэг нь бол энэ дайралт бол Ираны ард дээр эсрэг биш. Харин тэр террорист үйл ажиллагаа санхүүжүүлсээр ирсэн энэ одоо харгас дэглэм эсрэг юм а гэж маш тодорхой тайлбарласан. Одоо бол та бүхэн өөрсдийн улсаа одоо гартаа авах цаг нь болсон гэсэн. Энийг ер нь юу гэж бас ойлгож харах вэ? За яг зөв Ираны олон нийт одоо энэ дэглэмийнхаа эсрэг тэмцсэн. За өнгөрсөн 12 сард бол маш том хэмжээний одоо хөдөлгөөн бол өрнөсөн чагсаал цуглаан болсон. За түүнээс ч өмнө одоо 6 сард бол бас 12 өдрийн дайн Израиль Ираны хооронд бол үндсэндээ бол болсон. За зүгээр бидний төсөөлж байгаа шиг бас ч тийм дэглэм тийм хурдан солигдох нь бол
одоо юу бол гэж бодож байна. За Иран бол өөрийнх засаглалын үед юм онцлогтой. За Ираны дээд удирдагч бол одоо Ираны бүхий л одоо салбарыг одоо удирддаг ийм одоо асар өндөр эрх мэдэлтэй ийм хүн. За мэдээж одоо сая нас урсан 86 настай Аятолла Хамани бол одоо 37 жил үндсэндээ төрийн эрхийг бол барьсан ийм хүн. За нас нэлээд дээр өндөр гарсан учраас бол ер нь бол өдөр тутмын одоо юу гэдэг нь зохицуултыг тэр хүн бол хийгээд авахгүй мэдээ түүний доор бол бэлэн бол баг бол байсан баг. За тэр бол ингэжсэн зохицуулж байгаа. За өнгөрсөн 6 сарын дулсан тэр 12 өдрийн дайнерч гэсэн бол Хамани нас урсны дараагаар бол одоо дараагийн хүн бол одоо бэлэн байгаа. Тэргээл ингээл яригдчихсэн. Сая одоо нас урсныхын дараа гэдэг чинь бол төр дээд удирдагчаар бол бас нэг хүнийг бол томиллоо шүү дээ тийм ээ. Арафи гэдэг, Арази Арафи гэдэг, Али Арази Арафи гэж хүнийг бол томилсон. За бас барууны хэвлэлүүдээр явж байгаа мэдээлэлээс харахад бол бас тэр хүнийг онлоод бас устгалаа гэсэн ийм мэдээллүүд бол гарч ийн. За гэхдээ тэрийг бол Ираны одоо телевиз хэвлэл мэдээлэл аль биесээр бол баталгаажуулаагүй бол байна. За ямар ч үсэн дээд удирдагчийг бол одоо хүнээс энийг бол баталгаажуулсан. За тэгэхээр бол ер нь бол дэглэм солих энэ процесс бол явагдах ба. Ер нь Америкийн нэгдсэн улс болоо Израилийн гол зорилго бол ерөөсөө Ираны энэ одоо дэглэмийг солих түлхэмгаах ийм л гол зорилготой. Гэхдээ энэ дээр бол цэрэг дайны ажиллагаанаас гадна бол одоо дипломат яриа хэлцээрүүд бол бас нэлээд хүчтэй явагдах ба. Ойрын үед явагдах ба. За зүгээр Ираны үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга бол бас мэдгдсэн байлээ. Бид бол Америкийн нэгдсэн улстай ямар нэгэн одоо яриа хэлцээр хийгээс бол татгалзаж байна гэдэг ийм мэдгдэл бол хийсэн. За гэхдээ бол одоо энэ дайн бол ингээ харахаар бол Ираны Путингийн нөөц, Ираны одоо эсэргүүцэлд үзүүлж байгаа энэ байдал бол бас нэг тийм удаан үргэлжлэх боломжгүй болов уу гэсэн юм дүгнэлтийг олуулсан шинжээчд бол хийж л байна л да. За гэхдээ ямар ч байсан бас ер нь бол Ираныг бол ийм хүчтэй хариу үзүүлнэ гэдгийг бол бас ер нь таамагласан судлаачд бол бас цөөхөн бол байсан. Одоо өнөөдрийн байдлаар чинь бол Иран бол нэг 15 орны одоо цэргийн баазууд одоо цэгт Америкийн нэгдсэн улсын Арабын орнууд байдаг Америкийн нэгдсэн улсын бүхий л цэргийн баазууд бол их бага хэмжээгээр бол одоо Путингийн товтлогоонуудыг бол хийсэн. За Путингуудын олонх нь бол одоо юу гэдэг замдаа устгагдж байгаа боловч зарим нь бол одоо үндсэндээ бол байндаа тусч байна. За Тель-Авивд бол бас Ираны Путингууд одоо унж байна. Тэгээд энэнүүд бол ингээ явж л байна л да. За мөн хажуугаар нь бол нөгөө сошиал орчинд бас мэдээллийн дайн бол явагдаж байна. За үнэн худлаа мэддэхгүй баттай бус за химэл оюуханаар хийгдсэн янз бүрийн бичлэгүүд бол үндсэндээ бол явагдаж байна. За энийг бол бас л ялгаа байхгүй одоо юу гэдэг дайтагч аль талууд нь бол юу гэдэг энэ талбарт бол бас л өөрсдийн бичлэг янз бүрийн юмнуудыг цацж бас л энэ талбар дээр бол аль аль нь л байлдаж ах шиг байна. Тэгэхээр таныг бас нөгөө мэрэгжлийн судлаач экспертийн хувьд нэг асуух хэрэгтэй нэг үнцэг байгаад байгаа. Тэгэхээр нэг талаас бол яг энэ цаг мөчид бас ингээд нэлээд ард иргэдийн их дэмжлэгтэй олон улс даяар байгаа иранчууд бас баяртай хөөртэй байгаа юм шиг те дэглэм одоо энэ тоталитар гэдэг юм уу дарангуйлагч дэглэм нуруу унжина гэж ингэж баярлж байгаа. Нөгөө талд харахаар ер нь одоо нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн 2 дугаар дайны дараа ингэж байгуулагдсан байгууллагын хувьд дэлхийд даяар бидний дагаж мөрдөж исэн дэг журмын хувьд одоо маш том асуулт гарч ирж байна л да. Ер нь ингээд энэ том гүрнүүд ч одоо ингээд төв алгасчод ч юм уу эсвэл хөрш рүүгээ ч юм уу халдан довтлох ямар нэг ийм байдлаар ингээд шууд одоо эзлэн төрмгийлэх гэж оролдох ч гэдэг юм уу. Энэ одоо ер нь хэр зүв юм бэ? Тэгэхээр одоо бид цаашдаа ер нь ямар дэг журмын дагуу одоо харилцан зохицож оршин тогтнох вэ гэдэг том асуулт. Ер нь бол дэлхийн олон судлаачид бол энийг бол хэлж байна. Ер нь бол дэлхийн 1-р дайны дараа гэх чинь Лигийн нацийн үндэстнүүдийн холбоо бол байгуулагдсан. Өөрөөр хэлбэл нэгдсэн үндэсний байгууллага арай өмнөх хувилбар тийм ээ. За дэлхийн 2-р дайны дараа бол нэгдсэн үндэсний байгууллага үндсэндээ бол байгуулагдсан. За энэ дээр бол аюулгүй зөвлөлийн 5 оронтой бүрэн эрхтэй одоо гишүүн 200 гаруй орон бол энэ бүрэн эрхтэй гишүүн бол байдаг. За тэгээ бүхий л орнууд бол одоо өөр тухайн одоо тусгаар тогтсон бие даасан орны хил хязгаар за мөн аюулгүй байдал одоо тогтвортой байдлыг хүндэтгэнэ гэсэн ийм нэгдсэн үндэсний байгууллагын заалт бол байж байгаа. За харамсалтай нь энийг одоо мөрдөд нөгөө аюулгүй зөвлөлийн 5 орн болох тэн дундаа бол Орос улбаны улс, Америкийн нэгдсэн улс гэдэг эдгээр улсууд маань одоо энийг мөрдөж гэнэ үгүй юу гэдэг асуудлуудыг бол
бас судлаачид бол янз бүрийн өнцгөр бол гаргаж ирж бол тавьж байна. За зарим ч бол одоо юу гэдгийг Оросын холбооны улстай харьцуулахад Америкийн нэгдсэн улс бол одоо юу гэдгийг гадны тухайн орны одоо газар нутгийг бол эзлэн түрэмгийлээгүй. За ер нь өөртөө таалагдахгүй байгаа дэглэмийг сольж байгаа. За мөн хүний эрх ардчлал одоо энэ бүгдийг одоо юу гэдэг уландаа гიშгэж байгаа энэ удирдагчдыг одоо бас сольж байгаа. Энэ бол одоо юу гэдэг эрх зүйн хувьд бол одоо бас байж болохоор ч гэдэг юм уу. Янз бүрийн тайлбарууд бол явж байна. За гэхдээ энд бол юу харагдж байна гэхээр бол нэгдсэн үндэсний байгууллага өөрөө бол одоо юу гэдэг хуучин шигээд юм хүч чадалтай байх бол чадамжтай байх болж эхэлж байна. Одоо юу гэдэг 1990 оноос өмнө бол одоо юу гэдэг хүдэн дайны үед бол нүүб гэдэг бол одоо бас ер нь бол бас нэлээд асуудлыг шийддэг ийм орн бол байсан. За 90 оноос хойш бол нөгөө хоёр системийн орны нэг болох зөвлөлт улс маань бол дуран орсон, коммунист систем дуран орсон. За үүнээс хойш бол одоо юу гэдэг Америкийн нэгдсэн улсын одоо дэглэм бол үндсэндээ бол одоо оршин тогтнолсон гэж хэлэхэд бол хэлсдэггүй. За зүгээр 90 оноос хойш гэх юм бол Франсис Фукуяма гэдэг Америкийн Япон гаралтай эрдэмтэн бол түүхийн төгсгөлүүгээд алдарт өгүүлэлт нар бол бичижсэн. За тэр нь юу гэхээр бол түүх гэдэг бол одоо манайхны ард билег гэдэг шиг ийм хоёр одоо туйлын ертөнцтэй бол явагдсан юм а. Гэтэл бол нэг туйл нь одоо нураад онцлоо одоо яах вэ гэдэг юм уу асуудал бол дэвшүүлж байсан. За түүнээс хойшхыг бол юу гэдэг олон туйлд ертөнц гэж бас ингээл нэрлжил бол байсан. За өнөөгийн байдлаас ингээ харахаар бол Америкийн нэгдсэн улс бол ер нь бол ойролт орнд дох өөрийн энэ бодлогоо бол ерөнхийдөө бол бас айжмаар. За энэ бол заавал Трамп ерөнхийлөгчийг онцлохоосоо илүү түүнээс өмнөх Обамагийн үеэс ахгуулаад ер нь бол Америкийн нэгдсэн улсын ойролт орнд дох энэ одоо байр суурь нь бол хэвээрээ мөртлөө үйл ажиллагаанд бол томоохон өөрчлөлт явуулсан. Заавал тэнд бол Америкийн цэргийн баазууд, Америкийн одоо зэвсэг түвшин байрлахаас илүү Америкийн төлөөний одоо юу гэдэг Америкийн хяналт оршин тогтно. Гэхдээ Америкийн холбоотнууд бол одоо тэнд одоо Америкийн өмнөөс үүргийг гүйцэтгэх нэ ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд бол яригдчихсэн. За жишээ нь бол Афганистанаас Америкийн цэрэг гарсан, Сириас гарсан. За энэ бүгдийг ингээ харахаар бол юу гэдэг энэ үүргийг бол одоо Туркт үлдээгээд ингээд гарлаач ингэж үзэж явах жишээтэй. За одоо ингээд энэ дайны нөхцөл байдлыг Байдены ажиллагаа ингээ харахаар бол арабын орнуудын цэрэг айрна энэ бол бас нэлээд хүчрхэгдсэн байна. За тэнд бол Америкийн цэргийн баазууд байгаа ч гэсэн арабын орнууд маань бол ер нь бол нэг дэлхийн 2 дугаар дайны үед дараа гэх чинь эдэн маань бол ер нь бол соёл иргэншлээс нэлээд хол байсан ийм л орнууд шүү дээ тийм ээ. Өөрсдөө гэсэн одоо юу гэдэг зэвсэг түвшинүүд нь бол их маруухан ийм байсан. Гэтэл бол одоо ямар ч байсан үндэсний зэвсэг түвшинтэй болчихсон. За тэр Ираны харамж байгаа пуужингуудыг бол ямар ч байсан зарим нь бол одоо нутагтаа унахгүйгээр дуустах хэмжээнд бол очсон. За дайн бол өөрөө бол бас энэ технологийн ялангуяа цэргийн технологи, цэргийн аж үйлдвэрийн том хөгжлийг бол одоо ингэж урагшлуулдаг нэг ийм хүчин зүйл бол өөрөө болдог. Бид нар бол дэлхийн 1-р дайн бол анх бол морин зэрэгээр эхэлжсэн дэлхийн 1-р дайн бол одоо нис гонгоц танкаар бол дууссан. 2-р дайн цөмийн бөмбөгөөр дуусчих жишээтэй. Одоо Украиний дайныг, Орос-Украиний дайныг бол харалтаа тийм үү. Украиний зэвсэглэл, Оросын зэвсэглэл ч гэсэн Оросууд бол дайн эхэлж явахад бол Оросын дроонууд бол гэдэг юм ер нь яригддаг байсан. Одоо их ч Оросын дроонууд бол одоо маш амжилттай хөгжүүлэлт нь бол хийгдчихсэн. Украин бол өөр ингэсэн одоо шинэ пуужингуудыг туршаад эхнийх нь одоо юу гэдэг туршилтанд оруулаад ингээд явж юм. Тэгэхээр магадгүй одоо энэ Сауди Арабын энэ орнуудад л одоо юу гэдэг цэрэг дайны одоо энэ салбар бол нэлээд хөгжих байх. За ер нь бол дэлхийд даяар бол одоо нөгөө зэвсэглэлээр хөөцөлдөх гэж ярьдаг байсан. Бид нар энэ үгийг бол бас сонсохгүй их удсан. Гэтэл одоо энэ бол дахиад ер нь бол зэвсэглэлээр хөөцөлдөх явдал бол эргээд сэргэж байна. За өнөөдөр өчигдөр уржигдрын одоо бичлэг бололтой Туркийн гадаад яамны сайдаас хүртэл бол асууж штэ тийм ээ. Турк улс цөмийн зэвсэгтэй болох уу гэхэд бол Туркийн гадаад яамны сайд бол хариулахгүй байна. Үгүй гэхгүй заа гэхгүй байна. Сэтгүүлч нь бол за та инээмсгсэн ч болно штэ гэдэг үгийг бол хэлж явах жишээтэй. Тэгэхээр бол энэ дэлхийд даяар бас энэ зэвсэглэлээр хөөцөлдөх энэ явдал бол одоо бас нэлээд шинэ шатанд гарах гээд байна уу гэсэн л юм хандлага бол харагдчихлаа байна л да. Уйлаар бол одоо улс орон болгон өөрсдийн аюулгүй байдалд маш их санаа зовж эхэлсэн
бас ийм цаг үед бид нар ер нь амьдарч байна гэж бас хэлж болохоор байна. Тийм үү? Тийм, ер нь бол тийм цаг үед бид нар бол амьдарч байна. Дэлхийн олон улсын байдал. Хуучин бол одоо юу гэдэг нэг зөвлөлт Орос нэг доктортой байлаа. За дараа нь бол Америк нэгдсэн улс нэг дэлхийн цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг байлаа. Энэ бол одоо хоёр туйлд гэж явдаг байсан шүү дээ. Орос Америк гэдээ явж ирсэн бол одоо барыг нэг туйлд юм байна. Одоо олон туйлд гэж бас ингээд нэрлэж явах жишээтэй тийм ээ. Дараагийн нэг асуудал бол ялтчгүй одоо энэ бас эдийн засгийн нөгөө талаас давхар дайн яваад байна гэж ингэж ойлгож болохоор байгаа шүү дээ. Тэгэхээр Америк Израилийн хувьд бол мэдээж юм том байлдааны ажиллагаа хийж гинэ гэдэг маань бас удаан хугацаанд үргэлжлэх юм бол энэ маань эргээд эдийн засгийн хувьд маш том алдагдaltaй хэмжээнд очиж таарах уу. Яг энэ тал дээр ер нь та юу гэж харж байна? Нөгөөдгөр бас энэ Ираны холбоотнууд гэж нөгөө найдаж ирсэн Оросын холбооны уулч гэдэг юм хат яагаад чимээгүй байна гэдэгт бас. Зөв эдийн засгийн хувьд тэгэхээр мэдээж энэ дайн удаан хугацаанд сунжруулах дэлхийн эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ. За яагаад тэгэхээр бол Ираны хяналтанд байдаг орон зүйн хоолоогоор бол одоо дэлхийн нефт, газын одоо баг ихэнх нь тэр хоолоогоор бол гарч байна. За энэ хоолоогоор гарсан газ, нефтийн одоо гол худалдаа авч нь бол одоо манай урд хөшиг хятад улс бол байж байгаа. За өчигдрийн байдлаар бол орон зүйн хоолойг бол хаасан. Орон зүйн хоолоогоор нефт тэрэлж явсан хэд хэдэн танкер онгоцнууд бол одоо бас шатсан пүүжингийн тоглоонд өртсөн байдалтай бол байгаа. Тэгэхээр одоогор бол орон зүйн хоолой бол хаагдсан. За Сауди Араб, Кувейт, Бахрейн, Йемен гээд энэ улсуудын одоо бомбтууд дээр бол 150 гаруй танкер онгоцнууд бол одоогор бол хөдөлгөөнд ороогүй хүлээлтийн байдалтай бол байна гэсэн тийм мэдээлэлүүд бол явж байна лээ. За зүгээр дэлхийн нийтээр бол юуны өмнө бол алтны өмнө бол өссөн. Энэ аливаа дайн мөргөлдөн гаргахлаар бол алтны үн бол хамгийн түрүүнд бол өсдөг. За алтны үн бол мэдээж бол өссөн. За хоёрдугаарт бол нефтийн үн бас өсөх баг. За гэхдээ бол энийг аль хэдийн улсууд бол тооцсон бол байгаа. За тийм учраас бол мэдээж бол нефтийн одоо нөөц агуулгууд бол бас байж байгаа. Тийм учраас бол юуг учиргүй том савлгаа бол үндсэндээ бол гарахгүй баг. За гэхдээ мэдээж энэ удаан хугацаагаар үргэлжлэх юм бол томхон савлгаа бол гарах нь бол дамжиг байх. Зөв зарим орнууд бол Венесуелийн нефт бол юмыг бол нөхнөө гэсэн таамгууд бол бас гаргасан байлаа. Магадгүй тийм тооцоол бол байхыг үгүйс гаргах бол байхгүй. За зөвхөн манай улсын хувьд бол яаж нөлөөлөх юм бэ гэхээр нэгдүгээрт бол шууд одоо юу гэдэг Монгол улсын үндэсний аюулгүй байдал, одоо Монгол улсын хил хязгаар, Монгол одоо амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдалд одоо энэ дайн бол шууд нөлөөлөх бол шууд нөлөө бол үндсэндээ бол байхгүй. За гэхдээ мэдээж дайн удаан хугацаагаар үргэлжлүүл манай эдийн засагт улс бодтой нөлөө бол үзүүлэлт дам нөлөө бол үзүүлэлт эхлэн. За гэхдээ л одоо юу гэдгийг ойролт орондын энэ орнуудтай бол Монгол улс сүүлийн жилүүдэд бол бас харилцаа бол нэлээд өндөр хөгжсөн. Ялангуяа Арабын нэгдсэн улс, Эмират улс, Кувейт, Катар гэдэг ийш бол манай аялал жуулчлалын салбар хүртэл нэлээд одоо өргөн хөгжсөн. За сүүлийн үеийн одоо юу гэдгийг мэдээнээс харж байхад тэнд үл хөдлөхөр хурдтаж авж байгаа хүмүүсийн ч тоо бол бас нэлээд бол олширсан байх. За одоогор бол бас тэнд төгжигдсэн Монгол иргэдүүд ч бас байна тийм ээ. Тэгэхээр энэ маань бол бас нөлөө бол үзүүлэх байх. Ямар ч гэсэн нөгөө Дубан аялал бол одоо үндсэндээ бол зогссон байдалтай бол байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол бас нөлөө үзүүлж л байна л да. Хоёр холбоотны хувьд яагаад ер нь их айхтар энэ дэр хөдлөхгүй эсвэл чимээгүй байгаа бол энэ тал дээр ер нь ямар тайлбар вэ? За зүгээр одоо Ираны талд байр суурь илэрхийлсэн орн гэх юм бол за Пакистан бол ер нь бол хүчтэй байр суурь илэрхийлж ирсэн. За өнгөрсөн 6 сард болсон 12-ийн дайнаар бол хэрвээ одоо Израиль Иран руу хийж байгаа товтлогооныг зогсоохгүй бол одоо бид одоо Пакистаны одоо өндөр албан тушаалын улс төрчд бол Израиль руу бол одоо цөмийн пүүжин харанхуйд бэлэнч гэдэг юм уу нэг тиймэрхүү яриа хэлбэл гаргаж яасан. Сая гэдэг чинь бол одоо Пакистаны бас зарим хотуудад Америк нэгдсэн улсын консулын газрын гадаа бол бас эсэргүүцлийн жигсаалууд бол болж байна. За бас хүний амь үргэлжсэн. За энэ өргөлдөөний үеэс одоо хүний амь үргэлжсэн тохиолдлууд бол гарлаа. За хойд Солонгос бол бас Ираны талд одоо бас дуурсан. За Ираны дээд удирдагч насварсантай холбогдуулаад Орос улбаны ерөнхийлөгч Путин бол бас энэ бол одоо байж боломгүй юм а гэсэн мэдгдлийг бол ямар ч үсэн хийсэн. За боддоогоор одоо юу гэдгийг дэмжлэг тусламж бол одоогор бол хараахан бол харагдахгүй бол байна. За Хятад улсын хувьд бол Хятадын бас хөлөг онгоцнууд бол бас орон зүйн хоолоогоор 2 хичээлэг онгоц
орж ирлээ гэсэн мэдээнүүд бол явагдаад байна. За гэхдээ бол нөгөө энэ бүх мэдээ бичлэгүүд маань бол одоо бас 100% итгэж найдахад бас их төвөгтэй. Яг тэгэхээр энэ нь бол нөгөө химэл оюуханаар хийгдсэн. За үнэн худлаа мэддэхгүй янз бүрийн мэдээлэлүүд бол явж байна. За ямар ч үсэн хятадын нэгдсэн үндэсний байгууллагах төлөөлөгч бол аль бие усаар бол бас энэ одоо хүчирхийлэл дайн самууныг бол одоо эсэргүүцсэн ийм мэдгдлийг бол өчигдөр бол хийж байгаа нь бол харагдаж байна. Тэгэхээр бидний ярилцлагын төгсгөл би товчхон нэг асуулт нь ер нь исламын шашинтай улсуудын хооронд ийм сүний жишээд гэсэн энэ хоёр урсгалын маш их том хоорондын дайн хүртэл явдаг те тэмцэл явдаг. Яагаад энэ хоёр урсгал нэг шашин хэрнээ ингэж хоорондоо маш их тийм зөрүүтэй байдаг юм бэ? За ер нь бол шашин хоорондын тэр зөрчил бол огт өөр шашнууд хооронд гэхээс илүү тухайн шашны урсгалууд хооронд бол бас явагддаг. Христийн шашин ч ялгаа байхгүй. За одоо бидний шүтэг буддын шашин ч гэсэн ялгаа байхгүй. Урсгал хооронд одоо би нэг үзэхгүй байх явдал бол үсгэлдэг түгээмэл бол байдаг. За сүний жишээ шашны хооронд бол одоо юу гэдгийг зарчмын том ялгаа бол үндсэндээ бол байхгүй. Энд юунаас болж ерөнхийдөө маргаан дэгдсэн бэ гэхэлэр бол Зүнч Мухаммед нас барсан 632 онд. За ингээд түүний орыг одоо халифууд 4 халиф бол залгамжилсан бол байгаа. За 4-р халиф бол халиф Али бол байгаа. За зөв халиф Али бол Зүнч Мухаммедийн охин одоо Фатиматай гэрэлсэн. За тийм учраас бол Мухаммедийн одоо тэр орыг бол түүний удмынхан залгамжлах ёстой. Манайх бол алтуур гэдэг юм биш. Тийм байр сууриас анхуул зөрчилдөөн бол гарсан. За энэ зөрчилдөөнөөс үүдээд бол шиитийн урсгал бол үндсэндээ 7-р зууны үеэс бол салж гарсан. За ингээд 7-р зуунаас салаад бол шиитийнхэн бол бас илүү шашны эписоп энэ тал руугаа илүү түлхүү байжгаад 9-р зуун 8-р зууны үеэс авахгүйгээд энэ улс төрийн бүлгэм, нууц бүлгэн байдалтайгаар бол одоо эмгэгцэгц зохион байгуулалтанд орж ирэл эхэлсэн. За ингээд нэг 12 яман буюу одоо манайхаар бол хамблам гэж ойлгож болохоор ийм улсуудын бүлгэл эднээс бол үндсэндээ шийтийнхэн бол гарсан. За ингээд дотроос нь бол янз бүрийн одоо нөгөө Исмаилуудын урсгал мурсгал гэдэг энэ бүгд төлчин бол энэ дотроос бол ингээд задраад бол ингээд бол гарсан бол байгаа. Энээс болж бас их маргаан ер нь бол тэгээд энээс бол одоо шиит сүнитийн зөрчил бол бас нэлээд их явагддаг. За зүгээр анзаараад үзэх юм бол одоо шиитийн сүнитийн урсгалыг шүтдэг арабын орнууд бол 4 халифын дараа гарсан арабын хаан засаглалтай угсаа залгамжилдаг. Шиитийнхэн болохоор бол угсаа залгамжилдаггүй. Зөвлөлөөс сонгогдож одоо дээд удирдагчийг бол сонгодог. Ийм байдалтай бол байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол бас нэг засаглалын ялгаа бол үндсэндээ бол байдаг. Жишээ нь одоо Арабын Сауди Арабын Эмиратынхны одоо гэр бүлийнхний шүтэг Бахаизм гэдэг юм урсгал байдаг. Гэтэл бол Бахаизм бол бүр Иранд бол бүр огт хориотой. Тэрээ Бахаизм урсгалтай байх бол цаазаар авах ялтаач гэдэг юм тийм ээ. Тэгэхээр ийм асуудлууд бол бас түүхэн хугацаанд бол үргэлжилсэн ийм асуудал бол байгаа. Тэгээ энэ нь бол бас энэ дайны үеэр бас сэдвэрч гарч ирж байна л да. За тань маш баярлалаа. За бид шинжилгээ ухааны технологийн их сургуулийн багш доктор Ихэнх Бадтай ярилцлаа.